Сайн байцгаана уу та бүхэндээ энэ шинэ өдрийн мэндийг хүргэе би та бүхэнд. Өнөөдөр топик нэгээс топик ерөнхийдөө шалгалтанд бэлдэж байгаа хүмүүст зориулаад энэ бичлэгийг би гаргасан. Өнөөдрийн анхны энэ топикийн нэг гэр хичээл бол Солонгос хэлний анхын шатны хэмжээний хүмүүст зориулагдсан топикийн шалгалт байгаа. Тэгээ энэ шалгалтыг би яг энэ жилийн шалгалтаас авч ирж болохгүй учраас өмнө жилүүдэд яаж өгсөн байна? Ямар хөө шалгалт гарсан байна? Тэр шалгалтуудын материалыг би бэлдэж ирээд та бүхэнтэй хамт үзэнгээ. Яагаад зөв байна? Яагаад буруу байна? Өмнө жилийн шалгалтуудаар хамт үзэхийн төлөө бэлдээд аваад ирлээ. Тэгээ энэ топикийн өмнө жилүүдийн хичээлийг хамтдаа хийснээр та бүхэнд тус олоосай. Та бүхэнд хэрэгтэй яг хичээлч нь болоосай гэж бэлдээд аваад ирлээ. За одоо тэгвэл хичээлээ үзцгээе. Энэ бол тэггий тунгаап шиом сонсолт. Энэ сонсолтын шалгалт байгаа. Асуултууд нь 1-ээс 30 хүртэл 30 асуултууд байгаа. Нэгдүгээр асуултанд орохоос өмнө жишээ асуултыг нь харъя. Энэ дээр ингэнэ. 다음을 듣고 보기와 같이 물음에 맞는 대답을 고르십시오. 자, 간 ингэж хэлж асуусан байна. 공부를 해요? хичээлээ хийж байгаа мó? Тэгэхэд энэ нэгдүгээр хариулт яагаад зөв байгаа юм бол 네, 공부를 해요. 해요 гэж асуусан болохоор 해요 гэж төгсөөллөөр дуусна нь зөв байгаа юм. Тэгээд 네, хичээлээ хийж байна гэж хариулсан болохоор асуусан хариулт нь хичээлээ хийж байгаа мó гэхэд хийж байна. Хариулах нь зөв биз дээ. За, хоёр дахь хариулт нь яагаад буруутсан юм бол 아니요, 공부예요. Үгүй, энэ бол хичээл хийж ийнү гэж асуугаад байхад чинь өөдөөс энэ бол хичээл гэсэн байна. Буруу байгааз. Тэгэхээр хоёр дахь нь no. Гурав дахьыг нь харъя. 네, 공부가 아니에요. Тийм ээ, энэ бол хичээл биш ээ. Дөрөв дахь нь 아니요, 공부를 좋아해요. Үгүй, би хичээл дуртай. Чи хичээл хийгээд байна уу? Хийгээгүй байна уу? Хийж байгаа мó гэж асуугаад байхад чинь яагаад надад үгүй би хичээл дуртай гэж хариулаад байгаа юм бэ? Тэгэхээр буруу байгааз. Жишээгээр нь танд та хичээл хийж гинөө гэж асуухад та өөдөөс нь үгүй би хичээл дуртай гэж хариулахгүй зү. Үгүй би хичээл хийгээгүй байна. Үгүй бол тийм ээ би хичээл хийж байна. Тэгээд энэ жишээ асуултын нэгдүгээр хариулт нь зөв байсан юм байна. За одоо жинхэнэ асуултанд оръё. Эмэгтэй нь зоонтог байна уу гэж асуулаа. Эрэгтэй нь юу гэж хэлэх вэ? За, нэгдүгээр хариулт тийм ээ. Энэ бол зоонтог. Тийм ээ, энэ бол зоонтог. Зоонтог байна уу гэж асуусан хүний өдөөс хариулт нь тийм ээ, энэ бол зоонтог гэж хариулсан байна. Тэгэхээр буруу. Хоёр дахь хариулт нь 아니요, 우산을 써요. Үгүй, зоонтгоо хэрглэж гин. Үгүй, зоонтгоо би хэрглэж гин. No. Байгаагч нь асуусан учраас буруу. За, 있어요 гэж асуухад ерөнхийдөө 있어요. Гол бол эсрэг үг 없어요 гэж хариулах нь ерөнхийдөө зөв. Байгаа, байхгүйг асууж байгаа болохоор. Тийм болохоор энэ гурав дахь хариултыг нь тэгвэл харжээ. Тийм ээ, зоонтог байна. Тийм ээ, зоонтог байгаа. Тэгэхээр гурав дахь нь зөв байна. Дөрөв дахьыг нь үргэлжлүүлээ харъя. Үгүй, зоонтог биш ээ. Байгаагч нь асуусан болохоор дөрөв дахь хариулт нь буруу байлаа. Энэ удаад эрэгтэй нь ингэж асуужээ. 오늘 회사에 가요? өнөөдөр
ажилдаа гарах уу? Өнөөдөр ажилдаа гарах уу гэж асуулаа. Тэгэхэд нэгдүгээр хариулт нь "네, 회사에 없어요." Тийм ээ. Би ажилдаа байхгүй. Би ажлын салбар дээрээ байхгүй гэж хариулж. 가요? явсан уу? Явах уу гэж асуухад би байхгүй гэж хариулж. Тэгэхээр буруудлаа. Хоёр дахь хариулт. 아니요, 회사에 안 가요. 가요 гэсэн асуултын хариулт нь сүүлчийн хариултын хойно нь 안 가요. 가요гийн эсрэг үг болох 안 가요 хэрэглэгдсэн болохоор зөв. Ерөнхийдөө асуултанд 뭐뭐 юу гэж дуусна да. Жишээгээр л энэ 가요 гэхэд 가요 гэж хариултаар дуусч байгаа бол зөвддөг. Гэхдээ бол эсрэг үг 안 가요. Ерөнхийдөө хариу үгээр зөв байдгийг шүү. За үргэлжлүүлээ ямар тач гэсэн харъя. Хоёр дахь нь зөв байлаа. Хоёр дахь хариулт зөв байлаа. Гурав дахь нь "네, 회사가 아니에요." Тийм ээ, би ажлын салбарда биш байна. Тийм ээ, би ажил дотроо биш байна гэж хариулсан болохоор буруудлаа. Дөрөв дахь нь "아니요, 회사에서 일해요." Үгүй ээ, би ажил дотроо ажиллаж байна гэж хариулж. Тэгэхээр хариулт буруудлаа. Үргэлжлүүлээд 3 дугаар асуултыг харъя. эмэгтэй хүн асуулаа. 누구하고 커피를 마셨어요? хинтэй хамт кофе уусан юм бэ? хинтэй. хин нэгэнтэй. За тэгэхэд эрэгтэй хүн нь энэ удаад энэ эрэгтэй хүн юу гэж хариулвал зөвдөхөр байна. Эм чин сая дээр 마셨어요. 뭐뭐 해요. хойно нь асуултын үгний хойно юугаар дуусч байна? Хариулт донд адилхан үгээр дуусч агуу бол эсрэг үгээр дуусч байгааг сонгох юм бол болох юм байна гэж энэ удаагийн асуултанд бол тэгж хэрэглэж болохгүй. Энэ удаагийн асуулт та үнэхээр энэ асуултын өгүүлбэрийг ойлгож байна уу гэж бүр шинжиж асууж байгаа асуулт байна. За хинтэй хамт кофе уусан бэ? 친구와 마셨어요. зөв байна. Хинтэй гэж асуусан болохоор би найзтайгаа хамт уусан гэж хариулсан учраас нэгдүгээр хариулт зөв байна. Хоёр дахь хариулт. 한 잔 마셨어요. нэг аяга уусан. Хинтэй уусан бэ гэж асуусан биз дээ. Тэгэхээр буруудлаа. Гурав дахь нь 커피숍 уусан. 커피숍에서 마셨어요. 커피숍 уусан гэж байна. Хаана уусан бэ гэж асуугаагүй хинтэй уусан бэ гэсэн болохоор буруудлаа. 오늘 아침에 마셨어요. өнөөдөр өглөө уусан. 커피 хизээ уусан бэ гэж асуугаагүй учраас no. Одоо үргэлжлүүлээд жоохон үзчихье. Их үзэхгүй, жоохон үзчихье. За эмэгтэй хүн ингэж асуулаа. 이 파란색 바지 어때요? Энэ цэнхэрэмд ямар байна? Энэ цэнхэрэмд ямар байна гэж асуулаа. Тэгэхэд эрэгтэйгийн зөв хариулт. Нэгдүгээр хариулт 어제 샀어요. өчигдөр авсан. Ямар байна гэж асуусан шүү дээ. Тийм болохоор нэгдүгээр хариулт нь буруу. Хоёр дахь хариулт 아주 예뻐요. ямар байна гэж асуусан учраас 아주 예뻐요. 형태. ямар нэгэн зүйлийн байгаа байдал. зүс төрөх хийг нь асуусан учраас ямар байна? гоё байна, том байна, жижиг байна, муухай байна, тийм байна гэж хариулах нь зөв учраас хоёр дахь хариулт нь зөв байлаа. Гурав дахь хариултыг нь үргэлжлүүлээ харахад миний өмдөө.
Энэ цэнхрэмд ямар байна гэж асуухад миний өмдөө гэж хариуллаа. Хэний өмдөө гэж асуугаагүй учраас буруутсан байна. 4 дахь хариулт. 오늘 입었어요. Энэ цэнхрэмд ямар байна? Зүс, төрөх. Ямар нэгэн зүйлийг гаднах байгаа байдал асуусан учраас буруутлаа. Энэ удаад 다음을 듣고 보기와 같이 다음 말에 이어지는 거. 하루, мөн адил хэлсэн үгний хариугаар нь ямар үг тохирох вэ? сонгоро гэж байна. За, 가 гэдэг хүн 맛있게 드세요. 답다 сайхан хооллоорой гэж хэлжээ. За, тэгвэл наа нь юу гэж хэлэх вэ? 답다 сайхан хооллоорой. За, та ч гэсэн 답다 сайхан хооллоорой. Баярлалаа гэж хариулдаг үстэй. Тэгэхэд 좋겠습니다. гоё яхаар байна гэж хариулж. No, гоё яхаар байна гэсэн хариулт бол буруу. 모르겠습니다. мэдэхгүй байна. 답다 сайхан хооллоорой гэхэд мэдэхгүй байна. No, мэдэхгүй гэж асуугаагүй байна. Тийм болохоор no. 3 дахь хариулт 잘 지내겠습니다. сайн сууж байгаарай гэж хэлээгүй штэ. Тийм учраас no. сайн суунаа гэж хариулах хэрэггүй. Тийм учраас 4 дахь нь ягаад зөв юм бол 잘 먹겠습니다. 답다 сайхан хооллоорой. 답다 сайхан хооллоорой гэхэд за та ч гэсэн 답다 сайхан хооллоорой. сайдя гэж хариулж. Тэгэхээр 4 дахь хариулт нь тийм учраас зөв юм байна. 5 дахь асуулт руугаа бүрэн орцгоё. 민수 씨, 저 먼저 갈게요 гэж эмэгтэй хүн хэллээ. Тэгэхэд хариулт та юу гэж хэлэх вэ? 잘 가요. баяртай, сайн яваарай гэж нэг дэх хариултанд хэлсэн байна. Зөв байна. 2 дахь хариулт нь 고마워요. Би түрүүлээ явлаа гэхэд баярлалаа гэж хариулсан учраас нөө бид нар салахтаа баярлалаа гэж хэлдэг үстэй. Тэгвэл өнөөдөр цагийг үнэхээр тантай гоё өнгөрөөл, надтай өнгөрөөж өгсөнд баярлалаа. Тэгээ нөгөө хүн нь за би тэгвэл түрүүлээ явлаа гэхэд баярлалаа гэж салдгүй үстэй. баяртай гэж салдаг үстэй. Тийм болохоор буруу. 3 дахь нь 반가워요. таатай байна гэж хариулсан учраас буруу. 4 дахь хариулт нь 안녕하세요. сайн байна уу гэж мэндэлсэн учраас буруудлаа. өнөөдөр энэ сүүлчийн асуултыг хараад дуусгая. За 6 дахь асуулт. 남자가 실례합니다. 김영수 씨 있어요? 잠깐 만나러 왔는데요. 실례합니다 гэдэг үг бол бид нэр айл гэрт жочноор орсон үед хүндэтгэлийн үгээр гэрт чинь одоо шинэ хүн, гадны хүн болох би орлоо шүү гэдэг үүднээс 실례합니다 гэж хэлдэг. Уучлаарай гэсэн үг бол биш шүү. Хальт уулзгаж ирсэн юм аа гэж хэлж. Нэгдэх хариултанд 네, 부탁합니다. За, гуй. За, гуйчи. Гуйх бол энэ өгүүлбэрэнд ямар ч хамаарал алга байгаа. No. 2 дахь хариулт. 네, 들어오세요. 2 дахь хариулт зөв байлаа. За, ороод ир гэсэн учраас. 3 дахь хариулт. 네, 그렇습니다. За, тийм байна. Утахгүй. Хариулт нь утахгүй учраас no, буруудлаа. 4 дахь хариулт бол 네, 안녕히 가세요. 네, 안녕히 가세요. уулзгаж ирсэн гэж хэлээд байгаа хүний өдөөс за, сайн яваарай, баяртай гэж хариулсан учраас буруудлаа. За,
Өдөр болгон би иймэрхүү бага хэмжээний TOEFL-ийн өмнө жилийн хичээлүүдээс та бүхэнтэйгээ хамт хичээл хийж үзэх болно. Тэгээд энэ удаад миний хичээлийг сонсож өгсөн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Цаашид ч гэсэн би та бүхний хэрэгтэй Солонгос хэлний ингэж хэрэгтэй хичээлүүдээс би авч ирж заах болно. Та нар мөн хэрэгтэй өшөө мэдмээр байгаа Солонгос хэл байгаа бол Солонгос хэлний хичээл байгаа бол надад коммент үлдээж асууж болно шүү. Бол би Gmail-ээр үлдээ, Gmail-ээр ч мөн асууж болно шүү. Өнөөдрийг ийм амжилттай өнгөрөөж өнөөдрийг та бүхэн хичээл ингэж үзснээр амжилттай өнгөрөөж сайхан өнгөрөөгөөрэй. Энэ үрдэл миний бичлэгийг үзэж өгсөн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн хичээлийг би хүртэл сайн бэлдэж ирээ. Хамтдаа үзсгэе. Тэгээд надаа subscribe, like үнэхээр хүч болж өгдөг. Шинэ бичлэг гаргахад, хичээлээ бэлтгэхэд надад үнэхээр дэмжиж байгаа мэт сэтгэлийг би авдаг шүү. Та бүхэн намайг бас дэмжиж байгаа үднээс өшөө сайн хичээл зөв бэлдэж, зөв гаргах үднээс subscribe болон like дарж өгөөрэй. Баярлалаа баяртай. Өнөөдрийг сайхан өнгөрөөгөөрэй.